Энэ шилааны систем үү? Тий. Энэ одоо бас бүгд хардаа ингээд баг энэ уул дагуулад бүгд ингээд тавьчихсан. Тий. 栽到这儿啊？我试一下，差不多有个这么大。对，这么大。哇，这хөрсөн хараа хөрсөн бүр ийм гоё хөрсөн。我们这不是专业的啊。对，体验生活嘛。在одоо энэ дотор тавьдаа. За. За, авда. Энэ хэр удаан уратлаа? 2个月2个月就这么大，2多月，将近不到3月就到这儿。那你们这边就是每天干活能挣多少钱？一天150。觉得满意吗？现在上哪打工都是150一天，还得起午就爬半夜。那这个比较轻松是吧？这个轻松点，还暑假在地，还不那么累。 Тэгээ одоо бидний энд харагдаж байгаа энэ ой болохоор бас хүний гараар бүтсэн. Тэгээд энэ бол одоо нэгэнтээ сонирхолтой зүйл биш болцсон. Хамгийн гол нь энэ одоо аялал жуулчлалын шугамар хөгжүүлж эхэлж байгаа. Тэгээд бид нар одоо сая хардаа ингээд нэг дэвтрээр ингээд гарч ирээ тийм ээ. Тэгээд одоо энэгээр ингээд харж байхдаа энэ бэлэг дэлтэ өгөөд энэ ургамал энэ болохоор одоо тийм өндөрлөг хүйтэн газар ургадаг. Хятаар одоо ленж гэж хэлдэг. Тийм ургамал байгаа. Энэ ургамлыг одоо энд тарьснаар энтхийн одоо энэ тасхны ард иргэдүүдийн орлогыг бас дээшлүүлэх боломжтой. Эдийн засгийн хувьд бас ашигтай. Тий. Энэ үнэр бас их өөрөө яг энэ яг жинхэнэ ашиг л үнэртэй. Үгүй аргагүй л жинхэнэ юм чинь. Тий. 这个项目呢，不仅仅说是我们企业的效益。 最主要的是给老百姓带来了一定的效益，从老百姓这一块的这个收益上呢也很好。每一亩地老百姓的用工就得1万多。围场这个人工林的好处就是啊，它是这个从株距、行距上啊都很规范。像这个落叶松啊，它的这个树枝啊已经落在地下有几10年了，形成了一层厚厚的像海绵一样的有机质肥料，这样就给我们这个种灵芝啊。 提供了很好的营养。从1棵树到100万亩人工林海，这是几代塞罕坝人的奋斗。而现在，为了守护好这片林海，很多2代的林业工人成为了护林员，在望海楼里兢兢业业的值守，预防火情是他们最重要的工作。 За тэгээд энэ ойжуулдаг гэдэг юм бол за мод тариад барчих биш тарьсныхаа ард одоо хэдэн үеэр ингэж энэ ой модыг бас хамгаалах учиртай байд юм аа. Тэгээд энд одоо өдөрт ингэж бүр 24 цагаар хүн ажилладаг. Тэгээ ийм газар байгаамаа. Тэгэхээр бид нар одоо яг энд ямар хүн ажилладаг юм бэ? Тэгээ яг ямар ажил хийдэг юм бэ? Тэртээ танилцъя. 你好。你好。哎，你好。您 在这边工作多久了呀？我在这个瞭望员岗位今年是第17年。我们工作其实就是从进入防火紧要期之后，就从早晨6点到晚上9点，全天候瞭望，每15分钟呢是向防火指挥中心报一次平安，并做好瞭望记录。我看这有好多望远镜啊。望远镜呢，它是属于辅助设备，是沙尘呐、或者是烟啊、雾啦之类的看不清的时候。 我们用望远镜来观测到底是什么情况。这个是个罗盘，它是用来测方向的。这个是调焦距，在这儿调，在这儿在这儿调焦距。我都看到那个山顶了，那个山顶是328，12公里，也12公里左右。嚯，都能到这个程度啊！12公里。 那您从早晨6点到9点就你一个人吗？正常是我们2个人，我们夫妻俩。我们工作就是，然后只要肉眼能够看到的地方，就是观察瞭望。有火情呢，要及时汇报。为什么会选择守护森林呢？因为我父母啊是第1代武林人，也是通过受他们的感染吧，也是自己本身就是在这个塞罕坝出生，对这个林场 本身就有一定的感情，所以就是走向了这个第2代武林人的岗位。
我是63年5月17号上的坝，62年机械造林没成功，63年机械造林没成功，大伙儿都挺犯愁的。我就说机器有没有问题？我就一边看着机器运转的情况，我就发现那个机器运转一动起来就不行了，坝上这种地形它不适应，我得想法让它适应坝上的地形。跟总厂领导就说了，我说我想改造支柱机了，我们就试了一台，用这个机器一弄以后，各个苗子都非常直，而且那个根茎都得通那儿。然后之后到65年的春天，那一年顺顺利利的就造了5000多亩地，原来机械造林成活率不足8%，用这个改造以后的机器，它的成活率达到98%。那您现在就是看到那个塞罕坝之后，会有什么感想啊？塞罕坝给我提供了这样的一个机会和场合。塞罕坝这种艰苦环境下，反而给了我为国家效力的机会，我很感谢，我很知足，我这生挺值的。从1962年开始到现在，塞罕坝人经过60多年持续不间断的机械造林和人工植树造林，建成了世界上面积最大的人工林场，其森林覆盖率也从建厂初期的11.4%提高到了82%。咱们这个是几年了呀？这云山5年，这什么时候放到那个大自然里边？明年就出谱上山造林。那这个存活率怎么样呢？咱们这成活率能达到98%。98%。嗯。然后到山上呢？到山上也在96、7。那还是存活率挺高的。对。那咱们这个塞罕坝的这个苗圃都是来自于这儿吗？都是咱们苗圃，就是自给自足。За ер нь нэг төмний их гэж нэг юм тийм ээ. За тэгээд одоо энэ ой шугуун талбайны их нь болохоор яг энд байж байгаа байхгүй. Урд явсан хүн мод тарьдаг, сүүлд явсан хүн нь сүүдэртэн суудаг гэж тийм ээ. Одоо яг л бит хоёр яг тэрийг эдэлж байгаа үстэй тийм ээ. Тэгж. Үнэхээр Монгол улсад ч бас тэрбүү модны хөдөлгөөн хөргөж байгаа. Тий. Тэгээд дан ганц тариад өргөчихвөл он удаан жил энийг арчлаад додомдоод тий. Тэгээд одоо энэ байгаль орчны тэр нөөц бололцоог ингэж дахиж сэргээж хүн сэргээлт хийх нь ямар их үр ашигтай. Дагаад ард иргэдэд хүртэл яаж нөлөөлтгийг бол өөрийн нүдээр харлаа. За одоо мэдээж энэ байгаль орчин тэгээд одоо энэ хүн төрөлхтний амьдарж байгаа энэ бөмбөрцөг одоохондоо бол ганцхан л байна тийм ээ. Энийг бид нар хамгаалахгүй өрхийн хамгаалах вэ? Бид бөмбөрцгөө хөөхдөд өгье гэдэг тийм ээ. Өгөхдөө бид нар бас нэг бүтэн юм өгвөл зүгээр юм болов уу гэж бодож байна.